төр бол ийм данхайхаар те төр ингээд бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхээр бүх мөнгийг өөртөө төвлөрүүлэхээр юу болдог вэ гэдэг юм бодож жишээг харж байна. Гэтэ энэ хийрхэл энэ галзуурл бол тун утгагүй. Яа гэх юм бол одоо бид нар энэ бэлэн мөнгө тарааж энэ бүхнийг худалдаж авч энэ бүх мөнгө бол юу вэ гэвэл дотор төлөгчдийн мөнгө гэдэг. Та бүхний ажил хийгээд олсон орлогоос төлж 46% дотор орчим ийм зүйл хийдэг. Одоо өдрөөс өдөрт юмны үн нэмэгцээр байх болно. Өдрөөс өдөрт бид нар инфляцид дарлагцаар байх болно. Тэгээ бодит байдал дээр юу болох вэ гэвэл хүмүүсийн худалдаа авах чадвар маш их дороотно. Хүмүүс одоо хямдыг илүү сонгох болно, чанаргүйг илүү сонгох болно. Хангалттай одоо байгаа амьдралын чанаргүй байдал маань бүр дордох болно. Тэгэхээр одоо энэ данхар төр энэ их төсөвтэй энэ өөрсөндөө төвлөрүүлсэн энэ эрх мэдлийг иргэд өөрсдөө сүрж зогсохгүйгээр задлах боломжгүй. Тэгэхээр залуучууд маань ялангуяа энэ ажил хөдөлмөрийг эрхэлдэг үр хүүхдний энэ улсад одоо сурч хөдөлмөрлөдөг те ирээдүйдийн улс маань сайхан болно. Өчүүхэн жатгаа ийм ихтгэлтэй байгаа иргэд маань эвлэлтэнд нэгдэх хэрэгтэй. Тэгээ өөрсдөө үзэл бодлоо ийм зоригтойгоор илэрхийлэх хэрэгтэй. Та бидний дуудаа нэвлэлтэнд нэгдэх нэр зориг бол хинч томхоочдохгүй. Тэгээ бүгдээрээ одоо ингээд өдрөөс өдөрт ийм дороотж байгаа энэ амьдралдаа хүлцэн твчиж одоо хизээ өгөх хүлээс сухихаар сүрх хэрэгтэй. Тэгээ өөрсдийнхөө одоо энэ сонгосон улсын хурлын гишүүдтэй хариуцлага тооцож чаддгүй. Тэр улсын хурлын засгийн газартаа хариуцлага тооцож чаддгүй. Энэ үйл явдал бол ерөөсөд дарангуйлаа. Энэ хаана болдгоо гэвэл энэ Оросын нөлөөний улсуудад болтгоо. Тий. Одоо бүгдээрээ энэ ярихаас имээдэг тий ярихаас одоо ингээ ярьж болох юм болов уу гүн болов үний юм болов худал юм болов хэмээн эргэлздэг бүх эргэлзээг тайлах хэрэгтэй. Хамгийн гутамшигтай зүйл өнөөдөр манай Монгол улсад болж байна тий. Бид нар энэ сайхан одоо өвөг дэцэг олж ирсэн хэрэгжүүлөөг ерөөсөө энэ өдрөөс өдөрт алдаж байна тий. Бид нар хинд алдаж байна гэвэл хамгийн мэдлэггүй, хамгийн чадваргүй, хамгийн юм одоо балмад бохир юм тоглолттой оюун эрдэнэ болоо оюун эрдний хамжлагт одоо оюун эрдний энэ засгаас шахруу гордож долоож иддэг энэ хүмүүст алдаж байгаа. Ийм гутамшигтай зүйлийг ингээ хүлээн зөвшөөрөө байж байгаа гэдэг бол үнэхээр харамсалтай залуучуудаа тий. Бид нар ингээд ээж аав маань биднэрт ийм сайхан их орныг энэ эрүүл биеийг тий энэ эрүүл сарвал ухааныг ингээ өгсөн байхад оюун эрдэнэ шиг хүнээр ингээ өдөртөөлж ингээд тэрэндээ удирдах байгаа байх тий. Арайч бас ийм зүйл болохгүй байлгүй дээ хэмээн ийм найдаж өдөр хоногийг өнгөрөөнө гэдэг бол туйлын харамсалтай тий. Одоо гараал энэ амьсгалж байгаа агаар энэ сууж авч байгаа машиныхаа энэ түүхчрэл за тэгээд энэ хүүхдүүдийн маань боловсрал эрүүл мэндийн асуудал эмнэлэг дээр очиод хитэн өдөр хитэн цагаар очролж байна тий. Энэ бүхэндээ дүгнэлт хийх болсон. Одоо энээс дорд ийм муухай юм амьдралыг үзэх гэж тий оролдох хэрэггүй. Энийг бүгдээрээ залруулах хэрэгтэй. Яа гэвэл хүний энэ цаг нар энэ хугацааг хүний залуу нас ирч хүч гэдэг чинь бас хугацаатай. Тэгэхээр манай Монгол улсыг тийм хагасны юм залуучууд бүгд тийм эрүүл сарвал ухаантай. Эцэг эхчийн та нарын бүгднийг боловсралтай болгоод өгсөн. Тэгээ энэ сайхан мэдлэг чадвар одоо бүгдээр ашиглаж энэ данхар төрийн эсрэг өөрснөөтэй энийг задлахад ингэж оролцохгүй аваас бидний энэ эрхчлөө өдрөөс өдөр томигдох юм байна тий. Залуучуудыг өдрөөс өдөрт айлах юм байна. Өдрөөс өдөрт бидний хийж буй бизнесийг булааж авах юм байна. Татварыг өдрөөс өдөрт нэмэх юм байна тий. Бид нар энэ сая батлагдсан энэ том төсвийг одоо гүйцэх хэмжээлт 25 26 онд бол одоо чадлынхаа хэрээр махин гэхдээ амьдрал бол дээшлэхгүй гэдэг нь бол тав тодорхой. Тэгэхээр ийм нөгөө өнгөрсөн 8 жилийн хугацаа тий байсаран байтал өнөөдрийн ийм тартагтанд тулгацаад дахиад энэ хүмүүсийг одоо ажил хийгээд өгөх болов арай өөрчлөгдөж болов арай ч бас ийм зүйл байхгүй байх та энэ гэсэн гинэн итгэл ийм мөрөөдөл тавихад бидний нас дэндүү богинохон. Тэгээ ингээд одоо байгаадаа бодитоор дүгнэлт тавина гэдэг чинь эрүүл сарвал ухаантай шинжээ. Харин оюун эрдэнэ шиг хүмүүст одоо ингээд удирдагдаж ийн гэж итгэн гэдэг бол тэнэг байгааг илэрлээ. Тэгэхээр бид нар одоо эргэлтэн нэгдэх хэрэгтэй, зоригтой авах хэрэгтэй, үгээ хэлэх хэрэгтэй. Бид нар юу ч буруу хийгээгүй тий. Одоо ер нь энэ үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудыг хэрхэн нухчанд арддаг вэ гэдгийг энэ сүүлийн 8 жилийн хугацаанд бид нар харлаа тий. Одоо энэ сүүлийн 1 сарын хугацаанд маш тод том руу нар харлаа. Яагаад энэ талбай дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлэх гэж ирэхгүй байгаа. Бүх хэвлэл мэдээллийг хэрэгсэлж энэ засгийн газрын ордонд ажилт юм байна. Тэ мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэдэг юм байна. Ерөөсөө энэ хүмүүсийг энэ одоо боол мэт сэтгхүйтэй байлгахын тулд энэ засгийн газар ч бүх мөнгөө тийш нь одоо цутгах юм байна. Энэ төрд бол ямар ч мөнгө гэж байхгүй. Төрд бол юу байгаа вэ гэхүн зөвхөн татвараар хөрөнгөлөгдсөн мөнгө байгаа тий. Тэгэхээр энэ иргэдэн ажил хийгээл идэг татвараа төлөөлөдөг тэгэл бидний байгаа байдлын. Энэ төр бол одоо юу хийж ийн гэвэл төр гээд байгаа засгийн газарт байгаа. За мөн бид нарыг 7 сарын өмнө те та бүхнийг бид нар төлөөлөд чаднаа хэмээн сонгогдсон 126 болчоод энэ хүмүүс юунд одоо энэ эрх мэдэл энэ төсвийн мөнгийг зарцуулаад байна гэвэл иргэдэд хагалхан бутрах, иргэдэд мэдээлэлгүй байхад зарцуулд юм байна. Энийг бол маш том руу харлаа. Энэ бол шившиг шүү те.
иргэдэд төлөөлнө гэж сонгогдсон тэр 126 гишүүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Та нарын одоогоороо нэгнээс нь ч засгийн газрыг огцруулах санал гаргаагүй гэж. Ийм муу засгийн газрыг хүлцэн твчээд байж ин гэдэг бол тэрнийхээ нэг хэсэг болцсны тод том руу илэрлээ. Тэгээ та бүхний над булхайл уйвар чинь нэг л өдөр одоо ил болно. Эндээ чинь ингээд хариуцлага тооцох цаг ирнэ. Тэгээ энэ бохир үйл ажиллагаанд татврын мөнгөөр цалинждаг цагдаа прокурорын байгууллагыг татаж оролцуулт юм байна. Одоо ингээ энэ зогсож бүх залуучууд дээр тагнуулын ерөнхий газар прокурор цагдаагаас нэг хэрэг үүсгэсэн. Тэгээ энд байж байгаа хүмүүс дээр болохоор хэрэг үүсгээд идэг. Энэ хүмүүст үзэл бодлоо илэрхийлсэний төлөө дайрч давж байгаа хүмүүс нь ингээд зөрчлийн шийтгэлчгүй ингээ явж байгаа байхгүй. Тэгээ ямар хүн улсыг удирдан улс нь юу тийм соёлтой болдог гэдгийг бид нэр энэ сүүлийн хэдэн өдрийн балмад үйл ажиллагаанаас харж байна. Тэгээ одоо оюун эрдэнэд бол ямар ч ухрах зам байхгүй, мань хүнд бол одоо мэдлэг байхгүй, боловсрал байхгүй. Тэгээ оюун эрдэнэ бол одоо энэ Монгол улсыг ямар хуу байдалтай удирдах байгааг өөрснийхөө юм амьдралаар тий дүгнэлт хийгээд энэ хүнд хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм одоо муу удирдагчаар ингэж одоо удирдуулж идэг ийм боловсралтай залуучууд юм гэдэг бол маш харамсалтай тий. Thank you.